Цаануу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс эрхлэн хүрэгдэг хуулийг энгийнээр ярилцлагын маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. За энэ удаагийнхаа дугаараар сонгогдох эрхийн талаар ярилцах болно. За энэ удаагийн дугаарт маань Хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн Наран Туяа оролцож байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За өдрийн мэнд танай үзэгчдэд бас өдрийн мэнд хүргье. Бидний урилгыг хүлээн авч ирсэн танд маш их баярлалаа. За баярлалаа. За тэгэхээр юунд дөрөнд сонгогчийн боловсрол сонгуулийн тогтолцоо олон улсын түвшинд ямар байгаа юм? Одоо жишээлх юм бол одоо 60 гаруй улсад бол сонгуул одоо энэ жил болох юм байлаа. Тэгэхээр энэ талаарх одоо сонирхолтой мэдээлэл хуваалцаач. За тэгэхээр 2024 оныг болвол дэлхийн нийтээр мега сонгуулийн жил гэж нэрлэж байгаа. Тэгэхээр дэлхийн хүн амын одоо тал нь энэ жил болвол одоо улсын хууль тогтоох байгууллагаас сонгох, эрх барих хүчнээ сонгох, засгийн газраас сонгох юм ерөнхий сонгуульд оролцсноо. Зүгээр өнгөрсөн одоо сард Шведийн Готенбергийн их сургууль WIDEM гэдэг алдартай индексийг дэлхийн улс орнуудад ер нь ардчлалын нөхцөл байдал ямар байна вэ гэдгийг үнэлдэг. Нилээд одоо бараг 1700-800-аад оноос хойш юу нь яаж өссөн юм бэ, яаж буурсан юм бэ гэдгийг үнэлээд явж байгаа ийм одоо үнэлгээний дүн гарсан байна лээ. За энэ дээр бол мэдээж одоо бид нар сүүлийн 15 жил шахам одоо 20 жил болж байна ардчилсан эрх чөлөөт орон зай дэлхийн нийтийн хэмжээнд томигдож байна гэдэг дээр бол одоо улс төрийн эрх чөлөө ардчлалын нөхцөл байдлыг дүгнэдэг ийм одоо индексүүд, үзүүлэлтүүд, судалгааны үр дүнгууд бол дуу нэгтээ илэрхийлж байгаа ийм үзүүлэлт. За тэгэхээр WIDEM индексийн 2024 оны одоо анхаарал татсан тоо баримтууд нь юу байваа гэж. Тэгэхээр яг энэ юун дээр бол Готенбергийн их сургуулиас онцолсон байна лээ. Дэлхийн хэмжээнд 4200 гаруй энэ улс төрийн нөхцөл байдлыг судалдаг эрдэмтдийн одоо оролцоотойгоор хийлээ. 3.2 сая дата поинтуудыг өөрөлдөн бол мэдээллийн их сурвалжуудыг ашиглаж энэ дүгнэлтийг гаргалаа гэж. Тэгэхээр ер нь бол одоо ардчилсан орон зай бас одоо хомигцаар байгааг анхааруулсан. Дэлхийн хүн амын ойролцоогоор 71 орчим одоо хувь нь буюу 5.17 тэрбум хүн ам болвол өнөөдрийн байдлаар бас одоо авторитар ийм дэглэмд амьдарч байна. За тэгээд энэ ардчилсан орон зайн ухралт болвол сүүлийн 10 жил бол 48%-аар бууржээ. 1985 онд дэлхий ямар хэмжээний одоо нөхцөл байдалтай байсан бэ? Тэр нөхцөл байдал руу гулсжээ гэсэн ийм одоо анхааруулгыг өгсөн байгаа. Тэгэхээр дэлхийн 60 гаруй улс одоо сонгуул зохион байгуулж байна. Америкийн нэгдсэн улсын сонгуул гээд зөвхөн тухайн улс орныхоо хэмжээнд биш, дэлхийн нийтийн хэмжээнд одоо маш чухал нөлөө үзүүлэх үйл сонгуулиуд болж байна. Английн сонгуул, нийтгэхийн сонгуул, Филиппиний сонгуул гээд олон сонгуулиуд бол одоо бүс нутгийн хэмжээнд бол нэлээд чухал нөлөө үзүүлнэ. За Америкийн нэгдсэн улсын сонгуулийг бол дэлхийд даяараа дэлхийн нийтийн одоо диалогийн буюу яриа хэлцээн дээр туршилсан энэ орон зай их тайван байдалд яаж нөлөөлөх вэ гэдгийг бол бас бүгдээр анхааралтай ажиглаж байгаа. За сонгуул явж байгаа энэ үйл явцын тухайд гэх юм бол Оросын холбооны улсад болсон сонгуул за Америкийн нэгдсэн улсын одоо сонгуульд бол бас тодорхой сонгох эрхийн хязгаарлалтуудыг шинээр тогтоосон байдал ч гэх юм уу. За нийтгэхийн сонгуул дэлхийн хамгийн олон хүн амтай улс орнд энэ сонгуул авторитар нэгэн одоо ийм сонгуул болсон бол бас таагүй ийм нөхцөл байдал үүсэж байна гэсэн юм дүр зураг гаргасан байна лээ. За тэгэхээр яг мэдээж саар нөхцөл байдлын зэрэгцээгээр сайн нөхцөл байдал бас байгаа. Индонез улс дэлхийн одоо 3 дахь том ардчилсан улс орон хүн амынхаа тоогоор тэгэхээр Индонез улс 1998 онд ардчлалыг шинээр одоо дахиж сэргээж тогтоосноос хойш 6 дахь сонгуулийнхаа үйл явцыг эхлүүлээд явж байгаа гэсэн. Тэгэхээр ер нь энэ олгон нийцэд ер нь юу чухал юм бэ гэж. Тэгэхээр сонгуулийн үйл явцыг ил тод шудраг олон одоо нийтийн оролцоотой өөрөөр хэлэх юм бол иргэдээ бүрэн хэмжээнд хамруулж оролцуулж ээж энэ ардчилсан орон зай
бих бат байхыг болвол дэлхийн судалгааны хүрээлэнгүүд олон индексүүд сануулж байгаа. Тэгэхээр Монгол улсын тухайд ч гэсэндээ бид одоо иргэдээ бүрэн хэмжээнд оролцоог хангасан ил тод шудраг сонгуул явж гэмээн Монгол улс одоо юу гэдэг 7 сарын 1 шиг 7 сарын 2008 оны одоо сонгуулийн дараа үүссэн эмгэнэлт нөхцөл байдал тийм ээ 7 сарын 1-ний энэ эмгэнэлийг дахин давтахгүй мөн одоо ардчилсан эрх чөлөөт энэ орон зайгаа хамгаалж үлдэх боломжтой юм аа. За тэгэхээр ардчилсан орон зай зарим одоо улс орнуудын хувьд хомигдож байна гэд сая бас та хэллээ. Тэгэхээр манай Монгол улсын хувьд одоо удахгүй улсын хурлын 9 дахь удаагийн сонгуул болох гэж байна. Тэгэхээр манай Монгол улсын хувьд юу ямар хөө нөхцөл байдалтай явж байна гэж таны хувьд харж байна. Тэгэхээр яг ямар таачиг Монгол улсад улс төрийн эрх чөлөө ардчилсан орон зайн одоо нөхцөл байдал бол унсан үзүүлэлтүүдийг сүүлийн одоо 1-2 жилд бол юуны үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний асуудлаар, хэвлэлийн эрх чөлөөний асуудлаар үзүүлэлтүүд гарч байна л да. Тэгвэл яг хуу энэ дээр бас бид том зургаар нь харах юм бол одоо дэлхийн одоо 30 хүрэхгүй хүн амын одоо 30 хүрэхгүй хувь нь арчилсан орон зай, эрх чөлөөт орон зайд байгаа гэдэг дотор бол Монгол улс багтсан яваа гэдгийг бол бид байнга санаж явах ёстой. Нөгөө талдаа бол эргээд ялангуяа одоо үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хэвлэлийн эрх чөлөөний талаар одоо сүүлийн үеийн эрх зүйн зохицуулалт, сүүлийн үед гарсан хэрэг кейс тохиолдлууд хүний эрхийн үндэсний комиссийн удаа дараагийн хүний эрх чөлөөний төлөв байдлын илтгэл одоо 2020 оны 2021 дэх илтгэл ковидын үеийн одоо үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, улс төрийн эрх чөлөө, за тэрний дараа гарсан иргэний оролцооны орон зайч гэдэг юм уу, хүний эрхийн үндэсний комиссийн илтгэлүүдэд мөн энэ асуудлыг бол анхааруулж байгаа. Тэгэхээр бол бид яг уу одоо ерөнхий нөхцөл байдал бол бид дэлхийн улс орнуудтай харьцуулахад эерэг түвшинд байгаа боловч өмнө байсан нөхцөл байдлаас бол одоо бас дордож байгаа анхаарал татсан сайжруулах ёстой ийм одоо юунууд байна гэсэн үг, асуудлууд байна гэсэн үг. За тэгэхээр магадгүй тий ардчлал бүх байхын тулд ер нь ямар байх хэвтэй? Ардчлал бүх байхын тулд хоёулаа түрүүнд хэллээ тий. Сонгуулийн үйл явц гэдэг бол угаасаа энэ ардчилсан улс төрийн эрх мэдэл тайван замаар шийддэг. Хэн олон нийтийн одоо нийтлэг ашиг сонирхолд чухал бодлогыг гаргаж уралдуулж чадсан нь бол төрийн эрх мэдлийг олж авдаг энэ систем бол ардчилсан сонгуулийн систем тийм үү? Ардчлал бол бүх нийтийн оролцоотой энэ сонгуул дээр үндэслэж тогтдог суурь сонгуул гэсэн үг тийм. Үв залгамжилж төрийн эрх мэдлийг авдаг ч юм уу, аль эсвэл хүчээр булааж авдаг энэ тогтолцоонуудыг бол хүн төрөлхтөн одоо түүхэн хөгжлийнхоо явцад үтсэн, туулсан эмгэнэлтэй юм байна. Энэ бол одоо юу гэдэг хэсэг бүлэг хүмүүсийн эсвэл хэсэг одоо удам угсааны аль нэг удам угсааны эрх мэдлийн төлөөх тэмцэлд энгийн өчнөө одоо мянган өчнөө сая хүмүүс амнасаа алддаг эмгэнэлтэй ийм одоо нөхцөл байдлыг үүсгдэг учраас бол хэдийгээр өчнөө алдаатай боловч хэдийгээр өчнөө эрсдэлтэй боловч ардчилсан төр тэгээд дээрэс нь одоо улс төрийн намууд хоорондоо үзэл бодлогын санал за тэгээд улс орныг авч явах боломж чадвараараа уралдаад олон нийт бие хинээр өдөрдуулах вэ гэдгээр шийддэг энэ тогтолцоо бол одоо хамгийн дээр тогтолцоо юм байна гэдэг энэ одоо юу гэдгийг бас нэг хүн төрөлхтний нийтлэг итгэл үнэмшил туршлага дээр үндэслэн мэдлэг байна л да. За тэгэхээр мэдээж ардчилсан улс бүх байхын тулд сонгуул зарчимтай байх ёстой. Ямар зарчимтай байх юм бэ гэдгээр түрүүнд би хэлсэн те. Сонгуул ил тод байх ёстой. Ямар процесс явагдаж байгаа, хэнийг яаж сонгосон, санал хураалт нь яаж явсан. Тэнд ямар нэгэн одоо юу гэдгийг одоо далд, нууц зөвхөн нэг л зүйл дээр бол нууцлыг хангана. Энэ бол саналаа нууцаар өгнө гэдэг зарчим л хөндөгдөн. Өөрөөр хэлэх юм бол наран туяа хэнийг сонгосон нь бол нууцаах ёстой. Гэхдээ сонгуулийн бүх үйл явц ил тод байжж энэ дээр олон нийтийн итгэл үнэмшил бий болно. Дараагийн нэг чухал зарчим бол шудраг байх ёстой.
сонгуулийн хууль тогтоомж, сонгуулийг хэрхэн зохион байгуулах дэгийг тогтоохоос эхлүүлээ. Тойргийг яаж хуваарлах, сурталчилгааны ажлыг яаж явуулах юм. Гэт энэ бүх одоо зохицуулалтууд бол шудраг байх хэрэгтэй. Шудраг байж иж өөрөөр хэлэх юм бол одоо юу гэдэг сонгуульд оролцож байгаа нам эвслүүдийн зүгээс тэр тоглоомын дүрмийг хүлээн зөвшөөрөх нөхцөл байдал үүснэ гэсэн үг. Дараа нь гурав дахь асуудал нь бол оролцоог хангасан буюу бүх хүнд хамаатай байх хэрэгтэй. Монгол улсын хурлын сонгуулийн тухай хуулиар бол шүүхийн шийдвэрээр эргэцэн бүрэн чадамжгүй гэж тогтоосон. 20 гал эдэлж байгаа хүмүүс сонгуул өгөх нь хязгаарлагдсан. Бусад хүмүүс бол сонгуул өгнө гэж. Тэгэхээр зарим одоо тохиолдолд бол одоо сонгуул өгөхөд нь илүү дэмжлэг шаардлагатай хүн амын бүлэг байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байдаг, өндөр настай, ахмад настан эсвэл өвчтэй ч гэдэг юм уу, зөөрийн битэмжилсэн хайрцгаар санал авах. За эсвэл тодорхой одоо юу гэдгийг эрх чөлөөний хязгаарлагдсан зохион байгуулалттай газар цэргийн ангиудад би анги нэгтгэл за юуны цагдаа орох байрыг хэлж гин урдчлан орох захиргааны баривчлах гээд сонгох эрх нь хязгаарлагдаагүй энэ орон зайд бол хүн сонгуульд оролцох боломж болцоо байх хэрэгтэй. За дээрэс нь сонгуулийн ямар одоо нэр дэвшигчид, ямар намууд, ямар бодлогыг тодорхойлж оролцож байгаа юм бэ гэдэг энэ мэдээлэл хүн болгонд очиж явах хэрэгтэй. Тэгэхээр зарим тохиолдолд магадгүй одоо юу гэдэг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тухайд ч гэдэг юм уу мэдээлэл хүртээмжтэй байж чадахгүй байгаа асуудал бол нийтлэг бэрхшээл байна. Ахмад настай хүмүүсийн хувьд тэр байна. За мэдээж нөгөө юу гэдэг шинээр байгуулагдсан жижиг улс төрийн намууд сонгогчдод мэдээлэлээ яаж хүргэх вэ гэдэг асуудал бол бас одоо тэгш бус байдлыг үүсгэж байгаа талаар санал шүүмжлэл ирж байна. Энийг бол үндсэлтэй гэж үзэж байна. Гэх мэтчлэн өөрөөр хэлэх юм бол оролцоог хангана гэдэг нь зөвхөн сонгуулийн өдөр хэдэн хүн очиж саналаа өгсөн бэ гэдгээр хэмжигдэхгүй. Энэ сонгуулийн бүхий л процесс нийгмийн үеийн бүлгүүд, хүн амын бүлгүүд оролцож чадсан юм уу гэдэг нь чухал. Дээрэс нь сонгогдож байгаа хүмүүс, нэр дэвшиж байгаа хүмүүс нийгмийн бүлгийн төлөөллүүдийг хангаж чадсан уу гэдэг бол бас маш чухал үзүүлэлт байдаг. За энэ талаар бол улсын их хурлын сонгуулийн тухай хуульд шинэ одоо зарчмын шинжтэй өөрчлөлтүүд орсон. За хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн сонгогдох эрхийн нөхцөл байдал ямар байна вэ гэдгийг хүний эрхийн үндэсний комисс бас одоо өнгөрсөн 3 сард улсын их хурлд хургуулсан хүний эрх чөлөөний төлөв байдалд бас оруулсан байгаа. Тэгэхээр бид ямар ч байсан өнөөдөр Монгол улсад улс төрийн намууд төлөвшөж чадсан эсгээс үл хамаарч одоо бодлогын өрсөлдөөн байгаа эсгээс тэр одоо дебет бол эрүүл зүйл байх ёстой. Бид нар бодлогоороо өрсөлдөж чадж гин үү? Энэ эсвэл одоо юу гэдгийг нөгөө эрх мэдэл юуны өмч хөрөнгө капиталын одоо ийм одоо холион өрсөлдөөн байна уу гэдэг ингээд шүүмж энэ бол маш чухал нийгмийн дебет энэ байх ёстой. Гэхдээ энэ байгаагаас үл хамаарч болвол ялангуяа одоо залуучуудад бас уриалмаар байна. Цэрэнд үзээ бас өөрөө залуу хүний хувьд бас залуучуудад юу гэж хэлмээр байна. Би бас өөрийн чинь үзэл бодлыг сонирхож байна. Тэгэхээр энэ улс төрийн хүчин, энэ улс төрч ямар бодлогыг твшүүлж байгаа юм бэ? Тэр бодлого нь амьдралд хэрэгжих боломжтой юу? Тэр бодлогын үр дүнд миний амьдралд ямар одоо үр өгөөж гарах юм бэ? Тэгээд энэ нэр дэвшиж байгаа тодорхой нэр дэвшигчийг сонгох тохиолдолд бол энэ хүн хин юм бэ? Энэ хүн одоо нийгмийн тэр олон талт диалогт нийгмийг хууль тогтоох байгууллагт хууль тогтоох үйл ажиллагааны чанарт хувь нэмрээ оруулж чадах мэрэгжилтэн мөн үү биш үү гэдэг дээр бол одоо бас нэлээд одоо тулхтай сонголтыг хийх ёстой. Тэгэхээр өнөөдөр хэлж байна ер нь дэлхийн улс орнууд мега сонгуулийн жилээ гэдээ хоёлаа яриагаа эхэлсэн тийм. Тэгэхээр энэ жил үндсэндээ ардчилсан орон зай ийм эрсдэлтэй нөхцөл байдалд байна. Хаашаага явах юм бэ гэдгийг шийдэх бас шийдлийн жил л дээ. Тэгэхээр Монгол улсын тухайд ч тэр ер нь дэлхийн ардчилсан хөгжлөт орон зай нөхцөл байдлыг ботсон ч тэр энэ одоо сонгуульд санал өгөх хүмүүсийн эрц хангалттай байгаасай. Залуучууд саналаа өгөөсэй. Саналаа өгж байгаа хүмүүс нь бол үнэхээр судалж өгөөсэй. 4 жилд нэг удаа одоо хэрэгжүүлдэг энэ чухал эрх мэдлээ хариуцлагатайгаар одоо хэрэгжүүлээсэй. Тэгжээж бид одоо энэ улсад дараагийн засаглал, дараагийн эрх барих хүчин,
дараагийн засгийн газар, дараагийн хууль тогтоох байгууллага хэр чанартай байх. Тэгээд улс орны амьдрал өдлөх үү, урагшлах уу. Дээрээс нь дэлхийн ардчилсан эрхчлөөт орон зайд бид нар өрсдийн гэсэн өнгө төр хувь нэмрээ оруулах чадах уугүй юу гэдэг олон асуудлууд болов шийдэгдэнэ л дээ. Тэгэхээр энэ жил бол бас одоо нэлээд чухал хариуцлагатай сонголтын жил. Тэгэхээр би түрүүнд асуусан зэрэнд үзээгээс залуу хүний хувьд жишээлхэд залуучууд сүүлийн жилүүдэд залуучуудын сонгуулийн оролцоо хангалтгүй байгаа даа. Тэгээ залуучуудаа зориулаад жишээлбэл залуу хүний хувьд юу хэлмээр байна? Ер нь бол нөгөө жилийн жилд ингээд яг сонгуулийг ингээд харах юм бол залуучуудын оролцоо бага байдгийн учир нь хэм бол нэгдүгээрт мэдлэггүй байгаагаасаа юм болоо гэж миний хувьд бол бодож байна. Ягаад тэгэхээр сонгуул өөрөө ямар ач холбогдолтой юм те одоо сонгуул өгөх нь одоо цаашлаад ямар үр дүнтэй юм бэ гэдгээ эхлээд нөгөө мэдэхгүй байгаагаасаа болоод цаашлаад ингээд одоо нөгөө юу гэх юм сонгуул өгөөд ямар нэмэртэй юм бэ гэдэг нөгөө нэг хандлага гэх юм уу суур ингээд бас байгаа гэх юм уу би ингээд энэ хүнийг сонглоод ч гэсэндээ ялгаагүй гэдэг тийм хандлага бас байж магадгүй гэж миний хувьд харж байна. Тийм болохоор бас залуучуудтай хэлэхэд одоо ингээд 126 хүнийг сонгох те түүнээс одоо ингээд 78-ыг бол ингээд нэр дэвшигчээр намаар бол одоо ингээд 48-ыг сонгох юм байна. Тэгэхээр та бүхэн бас ингээд сайн судлаад те намын хөтөлбөр тэр одоо хүнийг нь сайн судлаад бас нөгөө ирээдүйн одоо магадгүй те бүтээх одоо ирээдүйн Монголын хөгжилч гэх юм уу эсвэл магадгүй өөрийнх нь мөрөөдөл зорилгыг илүү хэрэгжүүлж чадах тэр хүнийг сонгоостой л гэж бодож байна. Харин тийм Amnesty International-ийн нэг юу байдаг те урай байдаг те түнэр харанхуг зүхэд сууснаас нэг ч ихсэн лаа асаая гэдэг те энэ бол хүн болгонд хамаатай. Ерөөсөө энэ Монгол улс одоо болохгүй байна. Ийм ч асуудалтай байна. Ерөөсөө найдвар үгүй. Ер нь ямар хамаатай юм бэ гэж биш. Хүн болгонд ор бүрнээ энэ сонголтыг хариуцлагатай хэрэгжүүлэх юм бол магадгүй бид нар өчигдөр байснаас өнөөдөр арай дээр тийм маргааш нь тэрнээс арай дээр ийм болох боломж бололцоо байгаа. Тэгэхээр залуучууд одоо юу гэдгийг сонгуулийн утга учир ач холбогдол ардчилсан улс байхын учир утга ач холбогдол энэ талаар одоо тэгээ дээрээс нь намууд ямар бодлоготой байгаа, нэр дэвшигчид ямар бодлоготой байгаа юм гэдэг талаар бол мэдээлэл бас төдийлөн хангалттай байдгүй гэдэг энэ одоо бодлыг энийг энэ дээр бол би юу хэлэх гээд байна вэ гэхээр хууль зүйн үндэсний хүрээлэн, хүний эрхийн үндэсний комисс хамгийн чухал нь сонгуулийн ерөнхий хороо. За тэгэхээр улс төрийн намууд нийгэмд үр хүлээснийхээ хувьд иргэний нийгмийн байгууллагууд маш чухал үүрэгтэй. Энэ дээр бид одоо тэр оролцоог хангах тэгээ дээрэс нь хариуцлагатай сонголт хийх энэ урайлга, энэ мэдлэг мэдээллийг л бид айгүй олон суугаар түгээх ёстой байна л да. Хоёлаа бас одоо юу гэдэг энэ подкастыг далиндуулаад урайлыг тийм энэ иргэний нийгмийн байгууллагуудад, улс төрийн намуудад за сонгуулийн сонгогдох эрхийг сонгуулийн үйл ажиллагааг явуулахын үр хүлээсэн төрийн байгууллагуудад хууль зүйн чиглэлээр бас одоо хууль зүйн сургалт сурталчилгаа явуулдаг чиг үүрэгтэй байгууллагуудад хууль зүйн тусалцааны төвүүдэд туульчдын холбоонд бүгдээрээ ямар ч байсан хариуцлагатай сонголт хийх, ардчилсан сонголт хийх. Энэ одоо юу гэдгийг залуучуудын сонгуульд ор зөвхөн залуучууд биш тийм үү? Нийгмийн олон бүлгүүд байгаа. Энэ дээр өдөө орон нутагт одоо ийм малчин өрхүүдээс ихсүүлээд за хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ялангуяа маш анхаарал татсан нийгмийн бүлгийн асуудлууд байна. За шилжин суурьшигчдыг бас одоо юу гэдгийг нэлээд эрсдэлтэй нийгмийн бүлэгт тооцогддог. Гэх мэтчлэн нийгмийн бүлгүүдийг сонгуульд идэвхтэй оролцуулах. За нэр дэвших ажиллагаа бол одоо үндсэндээ ингээд дуусж байна. Арцсангуй бас одоо юу гэдэг намуудын нэр дэвшүүлсэн байдлаас харахад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс эмэгтэйчүүдийн төлөөллийг бас одоо нэлээд оруулсан байна. Энэ бол сайн явдал. Ингээд Монгол хүн болгонд хамаатай сонгуулийн үйл ажиллагааг би энэ улсын иргэнийхээ хувьд төрөө ямар байх вэ гэдэг дээр би оролцоогоо хүн нэмрээ оруулсан шүү гэдэг энэ сонголтыг одоо энэ юу гэдэг ийм сонгуулийг бий болгох. За тэгээд энэ хариуцлагатай сонголт хийх мэдлэг мэдээллийг бас хүртээмжтэй янз бүрийн арга замаар түгээхэд бид хоёрын зүгээс бас урайлж байна. За баярлалаа танд манай энэ удаагийн дугаарт ирж оролцсон. Цаг заваа зарцуулаад би оролцсон маш их баярлалаа. За баярлалаа. Тэгэхээр мэдээж бид хоёр бол ерөнхий зүйлийг ярьлаа те сонгуул ардчлал
ардчилсан улсад ямар үүрэгтэй ардчлалын мөн чанар өмгдмөл болж байгаа ардчилсан орон зай тэгээд сонгуул бүх хүнд хамаатай байх нь ягаад чухал юм бэ гэдэг асуудлыг ярьлаа. Мэдээж энтэй холбоотой юу гэдгийг саналаа яаж өгөх юм, нэр дэвшигчийг яаж дугуулахын, мэдээллийг хаанаас олж авахын, эсвэл одоо юу гэдгийг хууль тогтоомжоор олон төрлийн мэдлэг мэдээллийг мэдээж одоо та бүхэн маань энэ цувралаа энэ одоо подкастаа цувралаар явуулаад илүү зүгээр яг одоо сонгуулийн улсын их хурлын сонгуулийн хуулийг сурталчилсан дугаарыг бас хийх баха гэж итгэж байна. За хүний эрхийн үндэсний комиссийн зүгээс ч гэсэндээ сонгуулийн үйл ажиллагаанд олон нийгмийн бүлгүүдийн оролцоог хангахад чиглэгдсэн мэдлэг мэдээллийг түгээх ийм үйл ажиллагаануудыг бол бас явуулахаар төлөвлөсөн байгаа. За баярлалаа танд. За энэ удаагийн дугаар маань өгөр өндөрлөж байна. Дараагийн дугаар хүртэл түр баяртай. За баярлалаа. За баярлалаа танд.